Төрийн өмчин компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд яам удирдах байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомогтгож, дэд сайд нарыг томиллоо. Дэд сайд нар салбартаа шинжилэлт хийх тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Жишээ нь төрийн албаны шинжилэл, хүний эрхийг хангах шинтгэл, датварын цогц реформ, цөлжилтийн эсрэг, COP17 олон улсын хурлын зохион байгуулалт, тэрбум мод хөтөлбөрийн хэрэгжилт, оюу толгойн датварын асуудал, шатхууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинжилэл зэрэг тодорхой асуудал хариуцна. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийг үндэслэн засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг дэд сайдад томиллоо. Содом Даржаагийн даваа сүрэнг эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Гомсөрөнгийн амар түвшинг гадаад харилцааны дэд сайд, Бат Эрдэнэ хуланг сангийн дэд сайд, Дембэрэл цэрэнгийн мөнх эрднийг хууль зүйн дотоод иргэн дэд сайд, Бэгд цэрэнгийн инх түвшинг аж үйлдвэр эрдэс баялагын сайд, Даш Цэдэнгийн Баасан дамбыг батлан хамгаалахын дэд сайд, Бат Баярын мөнх тамирыг байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд, Донорвын ганцлагыг боловсруулалтын дэд сайд, Баяр сайхны Солонгоо гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд, Гочоогийн гамболтыг зам тээврийн дэд сайд, Ганзөргийн Даш нэмийг соёл спорт аялал жуулч залуучуудын дэд сайд, Самбуугийн их болдыг хот байгуулалт, барилга орон сууцчлалтын дэд сайд, Баасан сүрэнгийн ням жовыг хүнс үдэ аж ахуйн хөнгөлөлтүүрийн дэд сайд, Ганжовын баяр хүүг, захин хөгжил инновац харилцаа холбооны дэд сайд, Сугаржовын далхаа сүрэнг эрчим хүчний дэд сайд, Ганбаатарын номинг эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус томиллоо.